Буян сумын түүхэн 100 жилийн ойн Баяр наадмын энэ өдрүүдэд үзэгч та бүхэндээ нутгаа зорж ирсэн ахмад буурлуудыг энэ нутгийн уугуул иргэдийн сэтгэлдлийг хүргэж байгаа. Яг одоо та бүхэнтэй тогтхын чүлтэм гэж 84 настай сайхан буурлыг уулзуулахад бэлэн болоод байна. За сайн байна уу та? За сайн байна уу. За та нар сайн уу? Ажил явсан өндөрөө. Өндөр байна. За сайн явж ирсэн үү та? Нутгийнх нь ямар болж байна? Наадмынхаа сэтгэлдлийг манай үзэгчдэдтэй хуваалцахгүй юу? Одоо Тэрс нутаг агаар усан ард олон зам сайн сайхан байгаа юм байна. За тэгэд энэ сайхан 100 жилийн ойгоор одоо 84 настай оглоод ирж байгаадаа баяртай байна. Намайг Тэрсэн нутгийн газар гинтгийн төрүүлсэн тийм өлгийн нутаг энэ сайхан 100 жилийн одоо насанд минь мартахын аргагүй сайхан зүйл болж байна. Төрөө иржсэн жилүүдэд энэ сайхан ийм талбайтай ийм сайхан байна гэж зүйдлээч хөөж явсан тэгсэн чинь ийм л болчт юм байна. Баярлаад бахархаад хэлхэн аргагүй байна. Эхэн залуу насаа хэлдээр Монголын говьд нь байлаа, алтаад нь байлаа нэлээд хэдийгээр явж байгаа. Тэгээд ингээд тэтгэвртэй гарчаад багцын дэд сургууль багшилж байгаа тэтгэврт гарсан бэ. Тэгээд та хайдандаа сайн сайхан хамгийн дээд сайн сайхан бүхнийг л үзье да өөрөө яах вэ? Одоо нэг ярих гэсэн чи бас одоо зангираад асал нэг бахархалт нь 20 нүднээс нь үлэмсэрч хаад байна. Тэгээд энэ бол баярын үлэмсэн шүү гэжлээрээ. Тэгэлгүй яг олон сайхан буурлууд ирсэн байна. Нутаг усны ой гэдэг бол бас энэ сумтай холбоотой бүх хүний одоо түүх байдаг. Залуу насныхаа та хүүхэд насныхаа сайхан дурсамжаас бас манай үзэгчдтэй хуваалцсан уу? Одоо миний хүүхэд нас ч одоо яг тэ сургууль соёлоор явсаар байгаа л тэгээд одоо зөвлөлт нь хилдэн амгаалсан хэлмэн надад ивэл хайраа их өгсөн. Одоо тэрийг мартах хариуд нь би одоо хэдэн цэргүүдээ хэдэн шавүүдээ одоо энэ зөвхөн цагдаан нарчиг одоо шав төрүүлээ. Тэгэл энэ интерс одоо сайхан их орны өмнө л одоо сайхан боён зан юм уу даа гэж бодож баярлж бахархаж байгаа. Миний хүүхдүүд ихэнх нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Зарим нь тэтгэвртэй гарсан, зарим нь тэнгэрт явчихсан. Одоо тэгээд үе залгаад 3 үеийн гэдэг одоо миний 3 дахь үе одоо цагдаагийн ахтай мэд суралцж байна. Одоо эрхчил төгсөн. Тэгээд өөрийнхөө юуг л одоо өөр хүүхдүүд ач зээнээрээ тэг хамгаалуулах гэж л ингэж зүтгэж яваад итгэл юм алддаггүй маа. Хүүхдүүдтэй би хайртай. Хэдэн жил болоод нутагтаа ирж та хэдүүлээ ирсэн бэ? Төрөгийн 80-90 жилийн агаар иржээ. Одоо ирдгөө 3 жил болцоод 100 жил одоо энд яста зүрх догдлон анти хүн ядарч явна уу гэхээ би ядраагаа задарч явна л гэж хэлдэг. Миний ингээ явж байгаа одоо энэ сайхан буян жаам одоо Тэрс нутаг харуулцсан нуураа харахад зэрэг хажууд нь 3-4 цаг байлаа. Тэгээд миний одоо нутаг мөн ингээд их сайхан төлөвлөд ингээд тэр нэг харуулцсан нуурын нэг дуу байдаг. Тэр дуугаа дуулаа бай тэнд. За ярилцлагаа төгсгөл та бас телевиз үзэгчдээ залуучуудаа нутгийнхандаа сайхан мэдчилгээ дэвшүүлээд ерөөл хайрлахгүй юу та? За одоо энд байгаа энэ сайхан нутгийн минь хүүхдүүд энэ сайхан нутгийн арна эднэр минь дандаа заяан дэлгэрч явдаг. Уянтай буурлуудынхаа хийж явсан хөдөлмөрийг залгамжилж явдаг. Уртнаас ч удаан жаргасаа гэж одоо яриадаа. Хүн болгоно өөрөөгөө тэгээд энэ нутгийнхаа нэрийг л хайрлаж хамгаалж яваарай гэдэг хэлээ. Сайхан нутаг шүү миний нутаг. Дэндүү сайхан нутаг. Дэндүү сайхан нутагтай заяасан би одоо бахархахаас өөр яах вэ? Өөр одоо тэр өөр хэлэх юм байна та. Баярлалаа танд ирүүл ихийг хүсье. Та надад маш их баярлалаа.